Сайн байцгаана уу найзуудаа. Та бүхэнд би өнөөдөр Гайхамшиг төсвөр нас гэдэг номны эх орон гэдэг сэдвээр ярих болно. Тэгээд эх орон гэдэг сэдвийн эхэнд нь болохоор улс болгонд өөрийн гэсэн одоо нэг юу байдаг? Ухаант хүн. Тийм ухаант хүн нь болохоор чи ингээ Монгол улсаа төлөөлөд бол та чи гэсэн үг. Тэгээд одоо ингээд манай монголчууд болохоор одоо элэг нэгтэй эх орон шүү дээ. Тэгээд одоо эх орон гэдэг одоо яг улс гэдэг нь болохоор яг юу гэлдэг вэ гэхээр одоо чамаа ингээд чиний эх орон гэх юм, чиний эх орон гэх юм бол ингээд их чин чамайг төрүүлэхтэй одоо яг чи яг хаан төрсөн тэр газар одоо ингээд улс байгаа шүү дээ. Тэгэл ингээд янз бүрийн улс байгаа шүү дээ. Тэр ингээд яг төрсөн улсыг болохоор чиний эх орон гэж хэлдэг байхгүй юу? Тэгээд одоо яг ингээд би тэд ингээд ухаантай хүн болохын тулд ингээд одоо ингээд одооноос ингээд төлөвлөгөөгөө гаргаж явах хэрэгтэй. Тэгээд ингээд төлөвлөгөөгөө гаргаад ингээд маш ингээд урт төлөвлөгөө тэгээд ингээд тэр төлөвлөгөөнийхөө дагуу ингээд ирээдүйдээ ингээд чи ингээд сайн ингээд боломжийг цалин авдаг тийм одоо ингээд Монгол улстай тийм амьдрах боломжтой. Тэгээд хүмүүс үүнийг ингэж одоо боломжгүй заавал ингэж гадаадад явж ингэж яах хэрэгтэй гэж боддог. Монгол улсыг хөгжөөгөө гэж бас боддог. Гэхдээ үгүй бас Монгол улсыг ягч тэгж хөгжөөгөө гэж бас хэлж болохгүй. Монгол улс одоо ингээд боломжийн цалинтай ингээд ухаантай хүмүүс IT инженер эдэргээл тийм хүмүүс зөндөө байгаа. Тэгээд ингээд та хэд ч гэсэн тийм хүмүүс болж болно. Тийм учраас одооноос төлөвлөгөөгөө гаргаад ингээд хичээх хэрэгтэй. Тэгээд бас ингээд хүмүүс маань амар монголчуудыг ингээд бус тусууд амар илэг нэгтэй монголчууд гэж ярьдаг шүү дээ. Тэгээд тэрнийх нь очин нь болохоор бид нар ингээд бус тусуудыг бодвол амар эвтэй найртай найрсаг тийм улс. Тэгээд одоо ингээд нэгнийгээ ингэж гуйж гутарж яхад түшээд босгодог, нэгнийх нь ажил болохгүй байхад тусалдаг. Тийм одоо ингэж ийм гоё өрөвт сэтгэлтэй монгол хүмүүс. Тэгээд энэ монгол өв соёлуудаа одоо ингээд яг гарч ирж байгаа хүмүүс маань гоё баримтлаад явбал бас ингээд гоё шүү гэсэн сэдвэр гардаг. Тийм гоё сэдв байна. Тэгээд энэ бичлэг маань таалагдсан бол лайктар, subscribe хийгээрэй. Баярлаа. Сайн байцгаана уу найзуудаа. Та бүхэнд би өнөөдөр Гайхамшиг төсвөр нас гэдэг номны эх орон гэдэг сэдвээр ярих болно. Тэгээд эх орон